За юу цаанд манайхаа өнөөдөр таад дэлхийн явдалтай ээлэн зочд бодлынхаа 2 дугаар бүлгийн эхний 10 өнгийг ярьж өгөхөд бэлэн боллоо. Тийм болохоор таад минь манас үгийг дэмжиж лайк болон subscribe дараад бичлэгээ эхлүүлээрэй. Энэ удаагийн дугаартаа маань Garden City House хотхон хамтран ажиллаж байна. 2017 оноос хэрэгжиж байгаа Garden City төслийн үргэлжлэл болох Garden City House хотхон нь бүс нутгийнхаа хамгийн их ногоон байгууламжтай хотхон бөгөөд айл бүрт дэлбэр газартай, дулаан зөксөөлтөй 114-өөс 158 м2 талбайтай хаусыг санал болгож байна. Та бүхэн Ярамгийн Garden City хотхон дээр очин загварын байрыг үзэж хотхонтой танилцах боломжтой. Орон сууцны үнээр House-нд амьдрий. Garden City House хотхон. Хад жаргалтай хорон мөч бүрээ хайртай гэр бүлтэйгээ өнгөрүүлж хамтдаа дурсамж бүтээх нь амьдралын хамгийн том баяр баясгал. Тав тухтай тайван орчинд амьдарч хайртай үсийнхээ үйлдэл бүрээс хайр мэтрэх нь үгээр хилэмгүй гайхалтай нэгэн жаргал. Энэ бол бидний бүтээсэн хайр, бидний бүтээсэн амьдрал. Гайхалтай амьдралын үргэлжлэл Garden City House. You know the plan. You know the plan. Нэгдүгээр анги. За тэгсээр илгийн явдалтай ээлэн зочд буудлын маань ээлж нэгэн адал явдлыг эхлэхэд энэ зочд буудлын баг хүн болгоно нь ямар нэг асуудалтай болцсон байж байлаа шүү. Цуврал дөнгөж эхлэмэц даашааж гэртээ үлдсэн эмээтэйгээ видео кол хийгээд байж байдаг бөгөөд энэ үеэрээ өөрийгөө Лондонд байгаа энтергээ сайхан худлаа аваа таяв. Учир нь даашаа чинь нэмээдээ гэрлэх гэж байсан хүндээ лөөрдүүлээд Москвад гацсан гэдгийг хэлээгүй юм байна л да зайлвал. Тэр зур зочдлуулаар нэг хайрын гурвалжин үсч явж байдаг бөгөөд хаасайг л хайртай хүнтэйгээ байж чадахгүй байгаа хүмүүс байдаг насан. Буудлаараа нэг сайхан ханийн заяа дуудулдаг юм уу аашийн. Харин ганц гайгүй хосон Настя Костё хоёр байдаг ба Костёч энэ бүлэг дээр иргэн зочдлуудал дээр ачаа зөгчөөр орсон байв. Тэгсэр удлаг үзэг зоригдоход өвлийн үлрэл болж шинэ бүлгийн маань адал явдал маань албан ёсоор эхлэвэ. Хэдийгээр өмнөх удирлын үйл явдлаас хойш бараг 3 сар өнгөрсөн ч манай эдийн хайр дурлалын асуудлууд шийдэгдээгүй байдаг наасан. Паша эдийгээр даашаа сэтгэлтэй болсон ч Кристина гэж хүүхэн Пашаг тавьж явуулахгүй ба сүултээ гэрлэн мэрлэн олцсон ч явж байх шиг айхтар хүүхэн л дээ. Тэр хооронд өмнөх бүлэгт үхэнгээ алдсан Миша ах маань зочд буудлын дээр иргэн ирэхээр болсон байдаг ба сүүлийн хэдэн сарын турш Герман дэмжлэгээ хэлгэж ашгүй нөгөө сум нь амнаас холуур өнгөрчээ. Ийхүү Настяч Миша ахыг ирэх өглөө Софи дээр орж иртэл Софияч одоо сүүлийн үед ажил ихтэй байсан болохоор ажлынхаа өрөөнд унтаад байж ив. Түүний дараа Настяч Софияг сэрээж Миша ахтай уулзахаас өмнө сэргээхийн тулд спа руу явууллаа шүү. Энзур Светэч одоо Никитатай учиртай байдаг болсон бөгөөд нөгөө талд Кристинач мөн мөнгөтэй хасаа салахта тал хөрөнгийг нь авн маавн болцсон. Тэгсэн чинь ахгүй жуурандаа Кристинатай уулзахаар дахиад л манай жишдүүд ирж байгаа юм. Тэр үеэр ахын хүмүүс ч одоо Пашаг өөрийнх нь буудлаас хүчээр аваад явж байтал Костя гарч ирэн Пашаг авардаг ба. Энэ үед Пашач одоо Костяг тушаал дэвшүүлж буудлын хамгаалагч болгов. За түүний дараа Даша Юлия хоёр ч нэг өрөөг цэвэрлээд явж байтал нөгөө мөнгөтэй ах чинь Дашагийн цэвэрлж байсан өрөөнд нь ороод ирдэг ба. Орж ирмэгцээл одоо Кристинаг алсан ч яатах юм бэ эртэл тэрийг нь Даша өөрийг нь алах гэж байна гэж ойлгоод бушуухан гүйж гараад лифтэнд суулаа. Тэгтэл яг тэр үеэрээ Дашач Пашатай лифтэнд хардаг ба. Пашач хэлж байгаа. Даша би чамайг өдөр бүр боддгоо. Гэтэл чи надтай тоож үг солихгүй юм. Энтергээд Дашааг бас хурган буцаад өөртөө татах гэд үзээд байгаа юм чинь. Гэсэн ч Даша Пашад нүр өгсөнгүй. За түүний араас дахин үзэг солигдоход Миша ах маань буудлуусныхаа дараагаар иргэн буудалтай ирдэг ба түүнийг Элиех жимчлэгэнд явуулж асарч байсан ажээ. За тэгж Миша ах дөнгөж орж ирэнгүүтээ Софияг хайсан боловч София спад маск тавиулж байгаад унтаад Миша ахыг тосож авч чадаагүй байв. Дээрэс нь ядж байгаа София дээр нь тавьсан маск нь харшил өгөөд Софиягийн нүр нь уулаан болж молцсон ч байх шиг бүгдэггүй нэрэ. За түүний араас Миша ах Софияг ирэг болохоор нь Бори ахын өрөөнд ороод ганцын муугаа сууж идэг ба тэр зур Элиегч ч одоо Катятэй баарн суудсан бас амьдралаа ирсэн сууж байла. Элиегч маань хамгийн сүүлд манай рестораны гуйлагчин байсан Радион Сергеевичтэй гэрэлсэн ч ахгүй Элиегчийг маань энд үлдээн байгаль нурлуу яваад бүр жил болцсон байгаа ажээ. Сонин гарав. За тиймгүй Миша ах маань хамаг сэтгэлээ Бори ахад нэгэ сууж байтал Бори ахын хийсэн сонин архич Миша ахад харшил өгөөд Миша ахын хилэн хавдаад яриа нь ойлгохдохгүй болчихвол яах вэ? Хоёр талд одоо яа игээд байгаа юм те. Яг энэ үед Софияч гинт нойрноос ирэнгүүтээ Миша ах дээр минь гүгд иртлээ. Өөрийнхөө царайг улаацсан байгааг хараад гяс босч гаргасан чи хилэн авцсан Миша ах ч одоо Софияг үлдээч гэж тэгж байгаамаа. Ёстой нэрэ заяаны хайрууд юм да. Энэ зур Даша Юлия хоёр ч нөгөө мөнгөтэй ах дээр явж чин сүрдүүлгийг нь камераар бичиж аван цагдаад өгөхөр ахин өрөөнд нь орж ирлээ. Тэр зур Миша ах Софи хоёр ч овоо өв зүгөө олцсон байж байтал Элиех ч Миша ахын харшлуулсан гэж сонсонгуудаа гүйж орж ирснээр Софияг хөөгд гаргалаа. Тэгснэ араас нь Элиех шууд Миша ахад хайр зарснаа үнсэд тавил яах вэ? Хайрхам ингэж. Ингээд ангийн төгсгөл болоход Юлия Даша хоёр ч мөнгөтэй ахын өрөөнд нь хүлээгээд явжтал ах ороод ирдэг ба өнөө ах маань манай хоёрыг харангуутаа шууд пижакныхаа ингэрлүү гараа явуултал Даша тэрэг нь буу байна гэж бодоод ахыг зад өшөглөөд аялаа. Үүний араас Юлия ч ахын толгой дээр шилэн ваар хаглаад хайдаг ба араас нь өрөөнд нь гидсэн өвдөд бааж байсан Никитач гарч ирэн толгойг нь хаалгаар хусаад байв. Гэтэл ах уу яг үнэндээ буу биш уцаал гаргаж ирэх гэсэн бөгөөд манай гуравч ахыг амьсгалахгүй болж байгааг мэдэнгүүтээ гяс цовтааж гарч байгаа маа. Ингэж Никита, Юлия, Даша гурав нийлж байгаа зүгээр хүн амны хэрэг хийдэг бөгөөд одоо хэд хэнийг алах юм бол доо нэрээ.
За энэ хүн араас 2 дугаар анги эхлэхэд Софияч Миша ахыг эргэн ажилдаа орсон болохоор тун жаргалтай ажил дээр ирж байлаа шүү. Энэ үеэр мөнгөтэй ах үгийн хэргийн мөрөөр буудлаар дүүрэн цагтаа сэргийлэх болсон байдаг ба Никита, Даша, Юли гуравч гэмт хүн гэлбэлцэн гिचээр явж байгаамаа. Тэр зөөр Миша ах ч одоо хатан тавчлагдсан халууны зулцэг гिचээр София, Элиягч хоёрын дунд хэцүүхэн байдалтай явж байдаг ба эрүүн шиг шууд тулаад уулзчихгүй хойлонгоос нь цухтаагаад яваад байдаг наасан. За тийхүү үүний араас үзэгсэлэгтод Юлиач Дашад хэлж байгаа. Одоо чи тэрийг баталгаатай дуусгах нь энэ янз янзын балайн бодцсон явж байв. Тэгсэр удалгүй зочд буудлаар өмнөх бүлэгт гарч байсан аюулгүй албаны хоёр ажилтан жирэнгүүтээ мөрдлөг явуулж хамаг буудлын хяналтын камерын тэрэг шалгалаа да. За тэгтэл мөнгөтэй ахыг алдаг оройны хамаг бичлэг нь алга болсон байдаг бөгөөд тэр оройн Костё ээлж нь гарч явахдаа буудлын хяналтын камерыг унтрааж хаяад Даша, Юлия, Никита гуравч хаз олж камерт бичигдээгүй. Ингэж таардаг нэрэ. Энэ үеэр Даша, Юлия хоёрч өөрсдөө батны баригдсан гэж бодоод яг орж ирэхдээ хэрэгэ хүлээх гэж байтал Никита гэс Костёг тэр хоёроо камер унтрааж хайсныг нь хэлж манай хоёрч дуугаа болж байгаамаа. Тэр хооронд Бори яах ч Валентиныг гуйхаар шийдэж хормын бүгж авах гэтэл мөнгө байсангүй хөрхий. Тийм болохоор Бори яах ч Сенетийн хуйлдаж байгаад нэг сэтгүүлчийг нөгөө мөнгөтэй ахуйгийн хэргийн газар руу оруулж зураг авахуулан хитэн цаас авахар болсон байлаа. Тэгж манай хоёрч ямар ч хамаагүй өрөөнд явж оронгуудаа баахан боснуулж өгдөг бөгөөд араас нь нөгөө сэтгүүлчээ дагуулж орж ирээд баахан зураг авахуулв. Энэ зур Элиягч одоо Миша ахыг нэг өрөөнд дотор барьж аваад яг барилдах гээд байж бөгөөд Миша ах ч тэгэхээр гэс цутагаад 0 руу орчив. Үүний дараа Миша ах ч одоо гэс Бори яах руу залгаад аврал гуйдаг ба Бори яах ч хөөрхий гэс Элиягч тэр хоёрын өрөө рүү явж ороод буудалд асуудал гарсан гэд Миша ахыг айтайхан аваад гарлаа. Тэр хооронд Бори яах ч нөгөө сэтгүүлчээ гаргаж өгөхдөө мөнгө авъя гэтэл цаа сэтгүүлчин шууд манай Бори яахыг мөрөөд явчлаа хөрхий. За ингээд үүний араас үзэг солигдоход Софияч Миша ахтай уулзна гэд дуудахтаа ахаад л барилдах гээд байдаг ба тэгтэн Миша ах ч ахаад Бори яах руу залгаж өөрийгөө авруулж байгаа юм чинь. Энэ үеэр буудлын нөгөө талд Никита, Даша, Юли гуравч нийлж байгаад хэргийн газараас авсан дээжүүдийг хулгайлахаар шийддэг ба Батара өөрсдийнх нь ямар нэг юм өрөөнд үлдсэн байгаа гэж сэжиглэж байгаа. Ингээд дуудлагүй Юлия, Даша хоёрч хулгайч муур шиг гисээр яг хэргийн газар эд баримтуудтай цүнхийг хулгайж байтал Костё гэж салгалсан юм ахин камер унтрааж хаяад Юлия, Даша хоёрч камерт ахин бичигдлээ өнгөрлөө. Ингээд ангийн төсгөл болоход Бори яах ч одоо дээр үед буудлын бохирын хоолноос олж байсан эрдний чулуугаараа шууд өөрөө бүгжиж Валентина ихчиг гойхтаа бэлтээстэй. Энэ оронд хэргийн газрын юмстай цүнх алдагдсан мөрөөр өнөө мөрдөгчнөр нь ажилтны шүүгийг шалгаж үзэхэд ашгүй Юлия, Даша хоёр баригдсангүй. Учир нь Юлия гяс сэргэлэнтэд өнөө хулгайлсан эд мөрийн баримтуудаа гяс гаргангуудаа цүнхийг нь өөр газар хайцсан байж таарав. Харин энэ зур Бори яах ч одоо Валентинад хормын бүгж авсан тухай бөөн цургалт буудлаар нэг тарсан байдаг ба үүнийг сонсон Валентина ч одоо Бори яах тэр орж иртэл Бори яах ч тэр дороо Валентинаа гуйж гарлаа. Гэхдээ тэгтэл яг тэр үед нь Валентина ч шууд хөөрхий Бори яахыг шууд блоклож намайг 50 өрөх гэж хэлчихэд гараад явлаа. Ийхүү Бори яахын маань зүрх зүсгдсэн байх зур Мишаах ч орж ирээд Софияг сонгохоор болж Бори яахын хийсэн бүгжийг аваад гартал яг тэр үеэрээ Элиягч Софияг бааранд дууд авчирнгуудаа илсэн байгаа. Миша бит хоёр үргэлж бие биедээ сэтгэлтэй байсан. Хэмээн хэлээд таялаа шүү. Одоо яаж байгаа юм бол тоо. Тэгж Элиягч ч одоо Мишаах София хоёрын ярилцааг бараг дуусгадаг ба Никита, Юлия, Даша гуравч овоо гайгүй мултарлаа гэж бодож байсан чинь манай гурвын алсан гэдэг байгаа нөгөө ах чинь үнэндээ комонд орцсон амьд байгаа таарлаа. Айхтар гэж. За ингээд үүний араас 3 дугаар анги эхлэхэд өнөө үед мөрдөгчд буудлын хамаг ажилтнуудыг байцаагаад өгч байдаг бөгөөд энэ зур Даашааш тарахтаа хувцас сольж байхдаа өөрийнхөө гаран дээр нь хүнд майжуулсан сорив байхыг анзаарав. Тэгж Даашааш өнөө мөнгөтэй ах унах үед хумсаараа майцсан байх гэж таамагладаг ба хажуунаас нь Юли орж ирээд л одоо чиний ярьсаар чинь намайг олно гэтэргээл тэглээ шүү. Тэгж манай хоёр өнөө ах хүүгээ эргэж очихор болов. Энэ зур Миша ах Софиятай эвлэрээд уучраа олох гэхээр Элиягч гарч ирээд манай хоёрын харилцааг зүгээр дуус болгоод байдаг насан. Харин Костигийн хувьд болохоор нөгөө камерыг нь унтрааж хайснараа хэргийн гол сэжигтэн болдог ба Настяд өөрийгөө зүгээр гэж хэлсэн мөртлөө Сений дээр очиод одоо би яах вэ? Намайг шоронд ичүүл яана гэж үглээд зогсоод байв. Бүүдэхгүй нэрэ. За үүний дараа Костя Сений хоёр ч өөрсдийнхөө хурган мөрдлийг эхлүүлдэг ба нөгөө талд Юлия, Даша хоёр мөнгөтэй ахын хэвтэж буй эмнэлэг дээр ирвэ. Ингээд үүний араас үзэг солигдоход Костя ч одоо мөнгөтэй ахын олддог өрөөнд явж оронгуудаа пижака тайлаж шидтэл халаасанд байсан Настягийн нууцаар хийсэн сахиус шалан дээр унав. Тэгтэл дараа нь Костя тэр сахиусыг олонгуудаа Настяг нөгөө мөнгөтэй ахыг зодоод комд оруулсан юм гэж бодод аачлаа. Яахлаараа ийм хөлдөө хүмүүс байт юм те. Харин тэр оронд жинхэнэ хэргийн эзэд болох Даша, Юлия хоёрч мөнгөтэй ахуй дээр ирээд хумсныхын завсрыг үзэж байтал эмч ороод ирдэг ба тэр үед өөрсдийгөө мөнгөтэй ахын төрсөн охтууд хэмээн худлаа өглөөгээд айж байгаамаа. За түүний дараа үзэг солигдоход манай хоёрч нийлж байгаад мөнгөтэй ахуйд цусаа өгөхөр болдог ба ахуйгийн цусны төрөл ховор болохоор сэлбэг цус олдохгүй байгаа ажээ. Тэгтэн Даша ч одоо Юлийг үлдээгээд өөрөө болохоор ахын өрөөрөө явж орон гяс хумсыг нь авдаг бод эцэст нь өөрсдөө хэрэг тунахаас аварлаа шүү бурхан минь гэж. Гэсэн ч яг тэр үед нь Костя Настиг хэрэгтэн гэж удангуудаа Настиг авран мавранд болоод Сеняр гэр бүлээ даатгаж матгснаа Настигийн өмнөөс өнөө хэргийг үүрхээр болоод өнөө хоёр мөрдөгчүүч нь яваад өгвөө. Ёстой бүтэхгүй нэр. За тэгтэл яг тэр үед нь аз олж Сеняч Настяж Костиг хэрэг үлээхээр явж байгааг дуулгадаг ба тэр үеэр нь өнөө тэнэг нь дүрдээ орсон хэрэг үлээсэн өргөдөл энтер бичсэн сууж байгаа юм та. Гэсэн ч Настя амжин орон Костиг авардаг ба Костич бичгсэн өргөдлөө урж хайд гараад яв. Тэгсээр ангийн төгсгөл болоход Даша Юли хоёр гэртээ иргэн иртэл Юли гараа хаалганы сүртээсэн хадаасанд ураад хайдаг ба тэр үед Дашач одоо гаран дээр байсан сорив нь мөнгөтэй авах биш харин хадааснах гэдгийг ойлгоод санаа амарч байгаа юм да хөрхий. Ийхүү ангийн төгсгөл болоход Софиятай иргэн эвлэрч чадаагүй Мишаахч шууд цогтуудаа Элиягчийн өрөөнд явж орон тэнэгтлээ те.
За энэ 4-р анги эхлэхэд өнгөрсөн шөнө Эли эгчтэйгээ барилдаан гэсэн Мишах цэрэнгүүтээ өтөр түлгэн өрөөнөөс нь гарan явж байхдаа замдаа яалтчгүй Софията тайрладаг ба. София ч одоо өчтөр Мишахта баг зэрэг хэг ёг хийсэндээ уучлахгүйла шүү. Гэхдээ тэгтэл манаа ах болохоор уурандаа өөр хүнтэй барилдаан хийсэн байдаг. Одоо яамаар ч юмтэй. За энэ зөөр Валентинач даашаа дээр хурж ирэнгүүтээ 307 дугаар өрөөг цэвэрлүүлэхээр явуулдаг ба тэгтээ ноён лидл гээд нэг хүнтэй их болгоомжтой харьцаарэ гэдэг лээ шүү. Тинх үүний дараа даашаач нөгөө 307 дугаар өрөөнд очтол өрөөний зочин даашаад ахиухан цайны мөнгө өгдөг ба удалгүй даашаач тэр өрөөг цэвэрлж явах хэвтаа өрөөнд нь хулган яваад ахаар айсандаа халаад хайчваа. Ямар хэрэгс юмтэй. Тэр оронд бор яахч Валентинад бэлэг өгөх гээд явж байхдаа Сенигийн шахаагаар манай галтгоо зуурлын ганц ард аадаг Айнора эгчийн зээдүү болох Эйбик гээд нэгэн киргиз нөхрийг ажил авчлаа шүү. Тэгэхдээ тэр нөхөр нь юм хум засч сэлбэж мэдтгүүгээд идэг наасан. Ингээд үүний дараагаар үзэг солигдоход даашааг лоббидээр дуудуулахаар нь яваад очтол өнөө 307 өрөөний зочин чинь тэжээвэр хулгана алдсан гэд бөөн гомдол мэдүүлээд байж байгаа. Ядч яхад тэр хулган амар их сургуультай 15 дахь кинонд тоглох гэж байсан хулган бөгөөд даашаа тэрийг нь ванны өрөөнд алаад хайцсан байгаа шүү дээ. Бүтэхгүй нэрээ. Иймгүй зочин явсны дараагаар даашаач хулганыг алсан талаараа үннээ хэлдэг ба буудлын удирдлагч одоо даашаад оронд нь шинэ хулган олж авчрах даалгавар өгч байгаа маа. Ингээд үүний дараа даашаа шинэ хулган болоод өнөө 307 дугаар өрөөн дээр аваачсан ч зочинд нь хотлоо хэлж чаддгүй чин үннээр хулганыг нь алсан талаар хэллээ шүү. Тэгт нь өнөө өрөөний зочин ч хэлж байгаа. Би хулганыхаа үлдэгдлийг авч болох уу? Өөрөө оршуулмаар байна. Хэмээн хэлдэг ба даашаач хайсан хулганаа хогн дундаас хайж олох хэрэгтэй болов. Яа. Тэгсэр үүний дараагийн хэсэг эхлэхэд Эли ягч Пашо хоёр одоо Миша ах Софи хоёрыг дууж авчирнгуудаа Миша ахыг тушаал дэвшүүж буудлын ерөнхий болгож харин Софияг түүний орлогчоор тавьдаг ба үүнийг София тимч таатай хүлээж авалгүй нэг эмзэн ментер нууцаар уугаад байлаа. За тэр зүүр даашаач хогийн савнаас нөгөө хулганаа баахан хайсан боловч олддог ба хоёр хулганаа гадаа гаргаад суллаад явуулав. Тэгтэл өнөө хулганыг дөнгөж газар тавьтал хаанаас ч юм бэ муур гарч ирээд алаад ажиллаа шүү. Иймгүй ангийн төгсгөл болоход Элиягч Миша ах руу залангуудаа өрөөндөө дуудаад барилдаан хийх гээд байхаар нь Миша ахч баахан тайвшруулдаг юм уужгаад нөгөөтгөө сэргэхэрэг болгоо хайчваа. Гэсэн ч Миша ах яг Элиягч өрөөрөө явж байтал София Миша ахтай уулзъя гэдэг ба Софияч би ажилласаа гарахгүй таны дор ажиллахад бэлэн гэж хэлэх гэж дуудсан байв. Тэгтэн Миша ах яг үнэндээ Элиягч Паш хоёроос гуйж байгаад Софияг ерөнхий хэвээрээ байсан дээр гэж хэлсэн байдаг ба. Үүнийг Софияг сонсонгуудаа Миша ахтай барилдаан хийх гэж үтсэн боловч мэдээж тэр нь фейлдэж байгаа юм да зайлвал. За тэр зур Юлияч одоо даашаагийн алж хийсэн анхны хулганы үлдэгдлийг олоод тэрийг бэлгийн хайрцаг дотор энэ хийгээд өгтөл Бори ахын шин цэрэг Айбекч тэрийг нь андуурч авангуудаа Бори ахын нөгөө өглөө өгч байсан бэлэг байна гэж бодоод Валентинагч тэр авчид өгч байгаа маа. Тэгтэл түүнийг задлангуудаа дотор нь өгсөн хулганы ахыг харсан Валентинагч баг цус харангаа алддаг ба Айбекч хоёр хүний амьдралыг самарч үйдэг наасан. Үүний дараа Миша ахч Элиягчийн цагаас жаахан хоцроод ороод иртэл Элиягч хэлж байгаа. Намайг яахаараа хүмүүс дандаа хайдаг юм бэ гэд ойлээ сууж идэг ба үүнийг харсан Миша ахч тэр хоёрын Элиягчийг баахан аргадаж өнгөрүүлснээр энэ удаагийн анги төгслөө. За тэгсэр 5 дугаар анги эхлэхэд Миша ахч Элиаг шүнжэнгөө харагдаж сонсоор ашгүй өглөө болдог ба тэгтэл тэр үеэр нь гинт Элиагчийн одоогийн нөхөр нь хүрээд ирлээ шүү. Тэр нь нөгөө манай Клод Менеж рестораны ард амьдардаг байсан хожим нь өөрийгөө баян гэдгийг мэдэрсэн Радион Сергеевич шүү дээ. За үүний дараагаар Миша жум хүмүүг зүхтэн алга болдог ба яг тэр үед нь зочд буудлын дээр нөгөө мөнгөтэй ахын хэргийг мөрдөөд байсан халзан мөрдөгч хурч ирээд даашаа Юли хоёрыг сэжгэлж гиснэ Никитад хэллээ. Одоо ингэдэг баригчгүй яав. Инхүүний дараа үзэсгэлэхэд даашаач өрөөгөө цэвэрлээд ивж байтал Пашагийн өрөөнд яваад ордог ба тэр үеэр Пашаач даашаагаас баахан уучлалт гуйгаад хоёулаа дахиад шинээр эхэлж болох уу гэж тэгж байгаа маа. Тэгтэл яг үүний ардаас нь Кристина гараад ирдэг ба үүнийг харсан даашаач ууралт гараад явуулгүй яав дээ. Дараагийн хэсэг болоход нөгөө халзан мөрдөгч ресторанд стейк идэнгээ даашаа Юли хоёрыг дуудан байцааж гардаг ба хэрэг гарах үеэр хаана байгаа талаар нь асууж харахад даашаа Юли хоёр сандарсандаа тэр үед бид хоёр зочдод нэмэлт үйлчлэг үзэж байсан юм гэд аваад хэлээ шүү. За тэгтэн өнөө мөрдөгч тэр өдөр нь даашаа Юли хоёрын орсон гэд байгаа зочин дахин энд ирээд дулсан байгааг хэлдэг ба Никитатай хамт дөрүүлээ очиж тэр зочноос манай хоёрыг үнэн яриад байгаа хэсэг талаар асуухаар болов. За тийм үзэг зөвлөгтөд өнөө мөрдөгч нь өрөөнд нь яваад ортол дотроос нь нэгдүгээр бүлэгт даашаа Юли хоёрыг андуурч ороод дотор хувцастайгаа өрөө цэвэрлж өгсөн өвөө байж байдаг бөгөөд азтай хоёр гараа юм да нэрэ. Тийхүү тэр үед мөрдөгч өвөөс асууж байгаа юм. Тань дээр энэ хоёр орж ирж үйлчлэгээ үзүүлсэн үү гэж асуухад өвөө тийм ээ гэж хариулв. Тэгж манай хоёр ч албан ёсоор аврагддаг ба дараа нь өвөөтэй уулз цагдаагийн асуусан асуултанд бид хоёрыг харсан гэд хэлээд өгөөч гэж хүстэл өвөө ч одоо аль дээрийнхээ дахиж үзүүлвэл та хоёрыг хүслэр болоё гэж хэллээ. Айх өвөө. За гээд дараагийн хэсэг солигдоход Радиан Сергеевич Миша ахын үлдээсэн зангиг олонгуудаа София Миша ах хоёроос Элиягчтай явуулаад байгаа хүнийг олж өгөхийг хүсгэд өөрийнх нь өгсөн зангиа байхыг таньсан София ч уурлаад бөө юм боллоо. Тэгтэн Миша ах хэлж байгаа. Би биш, Сеня Элиэтэй явуулдаг гэд аваад хаялаа да. Дараа нь София гал тагруу ороод Сенягаас асууна гэсэн ч Миша ах Сеняд 120 мянган рубль өгч байгаад аргалуулахаар боллоо шүү. Гэсэн ч Софиягийн сэтгэл хандгүй ба Сенягийн эхнэр Маринагаас асууна гэд яваад өчтөл Маринач би эртнээс мэдэж байсан. Гэхдээ энэ Миша тэднийг хаацаалж байсан юм гэдэг л шүү. Тэгтэл София Миша хоёрыг гараад явангууд нь Сеня эхнэр лүгөө залгаад хэлсэн байж таарав. Бас л янзын хоёр шүү нэрээ. Ингээд үүний дараагаар үзэг зөвлөгтөд даашаа Юли хоёр нөгөө өвөгийн өрөөнд ороод үйлчлэгээ үзүүлж байхдаа зургийг нь дарж аваад цагдаад хэлэх гэснийг хэлэхгүй бол эхнэр лүү нь
уулд энэ төргээ сүрдүүллээ. Гэвч өвөөгийн хөгшин нь нас орсон байдаг ба үүнийг сонссон манай орч яахаа мэдгүй гацж байгаа юм чинь. Тэгтэл бас яг тэр үеэр нь өнөө мөрдөгч нь ахин асуулт асуухаар хүрээд ирдэг ба үүнтэй зэрэгцээд даашаа юулын орч хагас нүтгсэн байж байтал өвөгийн ихнэр нь амьд мэд эв ирүүл ороод ирдэг ба мөрдөгчийн нүдэн дээр дахиад л даашаа юулын хоёрыг хөөж гаргаснаар манай орч хэрэгс бүрэн аврагдлаа. Бас л бодлонтой газар шүү. Энэ зүр Пашач Кристинад гэрлэх санал тавьдаг бөгөөд үүнийхээ дараа Кристинатай гэрлэхэр болсон талаараа ичтэй хэлтэл хамаг мөнгийг нь хураан авсан гэд сайхан худлаа усаад хэллээ шүү. Тэгсэн Кристиана үүнийг сонсонгуудаа Пашаг ямар ч мөнгөгүй болсон гэж удаад хаяаж явдаг наасан. Тэр оронд Сенжиш давхар хаасл хийж Редин Сергеевичээс 1 саяыг Мишахаар дамжуулж аваад худлаа Элия гихчээс салахаар болоод байж байдаг боловч муу санаа эзний хотын гихчээр араас нь нэг худалгүй Редин Сергеевич Сений дээр орж ирээд бөөн зодон цохон хийж алан талан дээрээ тулж байгаа маа. Тэгсэн тэр үеэр нь Элия гихч гарч ирээд тэр хоёрыг салгаж Мишахтай явцсан талаараа хэлдэг ба үүнийг сонссон Софияч Мишахыг бүрмөсөн хаяад явлаа. Энэ үеэр Дашач Пашаг Кристинад худлагаасаа гэрлэх санал тавьж байгааг нь сонсоод сэтгэлээр унаад алхаж явдаг ба энэ үеэр нь Никитач Даша дээр хурж ирээд хүрэж өхөр машиндаа суулгаад аваад яв. Гэтэл удалгүй манай хоёрч яг аваарт оронгоо алддаг ба азуулж гайгүй өнгөрөхөд шууд энэ нэг хоёр тэнийг үнэлцэж өнгөнгүүтээ машин дотроо барилдан ийгээд наачив. Ямар олон заваарсан юмнууд болоод байна да тэнгэр минь гэж. Ингээ 6 дугаар ангиллэхэд өмнөх шөнө Никитатай барилдаан гисэн Даша манч амар бантдаг ба ядаж байгаа тэрийгэ юулээд азартад баригдаад наачлаа. Тэр зүр манай Элен жошт буудалд Америкийн алдарт Мадонна бууж магадгүй болсон байдаг ба хэрэг манайд Мадоннаг буудалдаа авчирч чадвал үнэхээр алхаар байлаа шүү. Ийхүү буудалч түмэн ажил дарагдаад бужигж байх зур Мишах маань хөрхи Софиятай уулзраа олох гэсэн боловч болдоггүй чааваас. За тэгтэл Никитач Софиятай ярилцаж байх зур Мишах Мадоннаг 4 давхарт бүтнээрээ орох гээд байхад нь хоёр зочин өрөөгөө солихгүйгээд зөрүүдлээд байгааг мэддэг ба тэр хоёр зочныг аргалж тэнгээ Софияд аятал засч өгөхөр болж байгаа маа. Ингээд үүний дараагаар үзэгсэлэгдэхэд Даша Юлиа хоёрч өглөө гэрээсээ гартал Юлиа ч нөгөө мөнгөтэй ахын хэргийг мөрдөд байдаг хоёр мөрдөгчийн нэгэнтэй үерхэд эхэлсэн байдаг ба мэдээлэлд ойр байх гэж тэгсэн гинтээ базарвана гэж. Дүүний дараа манай хоёрч ажил дээр иртэл Дашагийн шүүгэнд хин нэгэн цэцэг хийсэн байдаг ба Даша ч энийг харангуйтаа Никитаг тэгсэн байх гэж бодоод баярлсан мессеж өчигдэн Никитач өдөр нь машин дээр нэрж уулзаа чимэн хариучв. Харин энэ үеэр Бори ахын гинт Дааш нь хөдлөд Маданыгийн өрөөнд тавих гэж байсан жорлондоо баачдаг ба энийг мэдсэн Валентинач бөөн уруулж Бори ахыг халах дээрээ тулахт нь Эйбик Бори ахын урдуур нь орж авран өөрөө ажилласаа халагдлаа зайлуул гэж. Бори ах нэрээ үнэхээр зүгээрэж чадахгүй маа. Ингээд үүний дараа хэсэг гарахад Даша Никита хоёрч буудлын гадаа Никитагийн машинд уусдаг ба энэ үеэр өнгөрсөн шөнийн үүлэн борооны явдлыг алдаа байсан хэмээн хоёулаа зөвшөөрлөө. За тэгтэл яг энэ үед нь Света Никита дээр хүрээд ирдэг ба тэгтэн Дашач арын суудлал дээр өөрийгөө хүнчлөөр бүтээж ногдож мөгдөөд алж өгч байгаа юм чинь. Тиймгүй энэ зур Бори ахч Эйбекийг ажилдаа үлдээхийн тулд манай үнийг сахлыг ус шаянгуудаа Нурлан гэд казак хүн болгож хаяад Валентинаг аятайхан тарихтаад ажилдаа үлдээв. Ёо гэсэн чи Валентина тэр үед нь Нурлан буюу Эйбекийг мэн шалгаж үзсэн гингүүтээ ерөнхийлөгчийн өрөөрөө гэрэл засвалахаар аваад явбаа. Тэгтэн нүг нь манай хоёр хувилдаад Валентинаг гарсан хойно Бори ах орж ирээд бүгдийг нь засч өгсөн ч дэрэлээ тэндээ мартсан биш. Валентинаг орж ирэхдээ дээрээс нь унаад аль хангаалтваа. Түүний дараа Валентинач бөөн уурулж өнөө Нурлан руу хашгичаад халаад хайчдаг нас. Гэхдээ тэгж Нурланыг хасны дараагаар Валентина Бори ах руу залгаад танаа өмнөх Эйбек хавьгүй дээр хүн байжээ. Тэрийгэ буцааж авчираарай гэж хэлснээр Эйбек ч ажилтаагаа үлдлээ өрхий. Ингээд ангийн төгсгөл болоход Маданагийн менежер нь манай буудалд ирэнгүүтээ буудлын үүдэнтэх сарнаг хитрхи богино байна гэснээр Мадана өөр буудалд буух болно гэд гараад явчихв. Тэгсэн яг үнэндээ тэр үн Мишахын таньдаг найз нь байж таарад зориуд сэтгүүлч нарыг гаргах гэж тийм үйлдэл хийлгэсэн байв. Үүн дараа Маданач Элен зочд буудалд ирэн буудалдаг ба харин Мишахын Софияг олж авах гэсэн орлогонд талаар өнгөрөв. Энэ зур Дашач өнөө мөнгөтэй ахын команд байхдаа үгсэн гэдгийг нь Юлигаас олж сонсдог ба өөрийгөө алаад хайсан буруутай юм үзэж оршуулган дээр нь яваад очтол нөгөө мөнгөтэй ах чинь машинтайгаа гарч ирж мэрээд амьд өвч ивэл яах вэ? Юу болоод байна ч гэдэг. За үүний дараагийн хэлэхэд өнөө мөнгөтэй ахын амьд байгааг олж харсан Дашач хар хурдаараа буудал дээр ирэн энэ талаараа Никита Юли хоёрт хэлсэн боловч цаад хоёр нь манай Дашад итгэлгүй галзуурсан байна хэмээн бодоод наачв. Энэ үеэр өчигдөр оройн Софияд бараг хаягдсан Мишахч шүнжэнгөө уучаад байж байтал өглөө нь Элиягч хурж ирээд хоол унд хийж өгөн чи дандаа л ингэж их уудгүй хэмээн асуулаа шүү. Учир нь ахлах маань Элиягчийг бүр хашраагаад тайцсан шүү дээ. Гаргачгүй өстэй хөрхий. Тийм үүний дараа үзэгсэлгэхэд манай буудалд нэгэн том компани захирал буугаар болсон байдаг бөгөөд тэр нүг нь Мишахын сайн танил нь боловч Софиягч өөрөө заавал тэр хүнтэй ярьж буудалд арга хэмжээ хэлгүүлнэ гэж тэглээ шүү. Энэ хооронд Элиягч буудалдаа нэгэн зөм бэлгтэн буюу шулам гээд далдын хүчтэн авчирнгуудаа Мишахыг арх уулгахгүй болох засал хийлгүүлэх гээд байдаг ба. Бас тэг ингэж байгаа маа. Манай өмнөх нөхрийг архины чөтгөр эзэмдээд авсан юм гэж мэгээд муу ахлагыг маань яагаад гамдаг хөрхий. За тэгтэл удалгүй Пашач гэсэн буудалд зөм бэлгтэн ирснийг мэдэнгүүтээ явж ороод Дашаг өөртөө дурлуулах засал хийлгэмээр байна гэнтэргээд балаараад эхэллээ. Өөрийнх нь арга бүтэхгүй болохоор одоо далдын аргаар үзээд байгаа мó хаашийн. Энэ хүүний дараагаар дахин үзэсгэлэхэд өнөө зөм бэлгтэнч Пашагийн хүсэлтийн дагуу Дашаг дурлуулахын тулд худлаа өрөөндөө дуудаж авчирнгуудаа ингэж юм. Чиний заяаны хантай уулзрах замд чинь хаалт хийсэн байна. Хэн нэгэн хараал хийж гиснээр засал зааж өглөө. Тэр үеэр Дашач гэсэн хичээс нөгөө мөнгөтэй ахыг амьдсгийг асуухад эгч тийм ээ хэмээн хариуллаа шүү. Энэ зур Элиягч уг нь Мишахыг арх уулгадаг болохоор нөгөө зөм бэлгтний өрөөнд нь
дуутал. Оронд нь Бори ах очоод дараа нь бүр арх амсч чаддаг болсон байвал яах вэ? Бори ах баг энүүгээр үлдчихвэл зүгээр юм шүү дээ нэрээ. Тэгсэн түүний дараа Эли ягч Мишахыг шалгаж үзэхээр өдрийн хоолнд дуудангуудаа амсуулах гатал Мишах худлаа ууж чадахгүйгаа дүрмүр эсгэж мисгээд байгаа юм чинь бүр бас санаатай. Энэ хооронд София манч буудал арга хэмжээ зохион байгуулахаар төлөвлөж өгөө. Зөөв гэд мөнгөтэй бизнесменийг аятайхан ятгах гэсэн боловч нэгэд болж өгдөг ба. Тэгтэн Мишахч Настягаар түүнтэй уул цаач нь аятайхан болно гэд София руу дамжуулж хэлвэлв. Тэгт лудалгүй Софияч зөөвтэйгээ нийлээд зад архитж өгдөг ба. Бараг агсан тавих нь холгүй юм боллоо. Энэ хооронд Дашаг буудлын зочдлын хонглын өрөөнд хараалаа арилгах засал хийж байх зурн пашаа чөвч ороод паналж авахар төлөвлөсөн байдаг боловч Даша хонгол руу баахан худаг төмпөнтэй ус барин явж байгааг юулээ олоод харчив. Тэгсэн удалгүй пашаач одоо Дашаг өөрийн болох гэсэн амттан тийшээ яваад ортол Даша цанаан зовсон Юлия Никита хоёр байж байгаа ба удалгүй пашаач азартаад баригчлаа та. Үүний дараа Паша Дашад бүх үннийг хэлж би бүх аргаа харилж үзсэн шүү дээ. Чи намайг юусаа авч хилцэхгүй байсан хэмээн хэлдэг ба. Тэгтэн Дашаач Пашаг бас нэг ахтар цаашаа гисэнгүү уриалгын хүлээн авбаа. Гэхдээ эцэст нь ингэж манай хоёр ч овоо учраа болох нь л дээ хөрхий. За тиймхүү ангийн төгсгөл болоход София нилээн согтохоор нь Настяч нэг өрөөрөө худлагаасаа дуудж оруулаад байлгаж байтал Софияч удалгүй өөрөө цутаагаад явчихва. Энэ үеэр Мишахч нөгөө зөөстэй Софиягийн ажлыг ярангаа уугаа сууж байдаг ба. Тэгтэн Эли агч бас тэрийг нь харчлаа. Тэгсээр удалгүй Софияч хурч ирээд зөөвийн ууж байсан амар хатуу архийг нь уутал тэр доороо тас усардаг ба. Эли агч удалгүй Мишахыг хүчээр нөгөө зүүн бэлтгэн дээр аваачин ахиж арх уухааргүй болгоод хаялаа шүү. Нөгөө талд Бори агч хүчсээр байгаа дахиад уудаг болж Даша Паша хоёрч анхныхаа болцоо хийж гардаг ба. Тэг үеэрээ Даша Пашад сайхан нэг хүнтэй уулзсан гэд Никита гэлтэл Пашач тэр доор нь хардаад наачлаа. Айхтар хоггүй. Ингээд 20 дугаар бүлгийн 8 дугаар гэлэхэд Дашаач өглөө цайгаа уугаа сууж байхдаа нөгөө Майкл гээд өөрийг нь лөөрдөө дараа нь баригдсан нөхрийн талаар мэдээгээр гарч байлаа. Түүний дараа Дашаачийн талаар эмээдээ хэлээгүй болохоор гяс видео кол хийтэл Дашагийн эмээ энэ талаар аль хэдийн мэдсэн байж тараад Даша дээр Москва руу ирэхээр болчихв. Одоо халаа болсон. За энэ зур Бори ягч өрөөгөр явж байтал нэг гадаад нөхрөө орж хашгичаад цонх руу заагаад байгаар нь очоод онгойлгосон чинь дөө нөхөр чинь цонхоор үсрээд амиа оролцвол яах вэ? Үүний дараа София ягч бөө юм болж Миша ахыг та англи хэлгүй хүн авсан байна гэж хэлэхдээ Миша ягч Бори ахыг өмөрдөг ба өнөөрөө Бори ягч София дээр англи хэлний шалгалт өгч ажилтаагаа үлдэхсгээ шийдвэр болж байгаамаа. Энэ хооронд Паша Мушаар чинь Дашатай дөнгөж үерхэж эхлэх гэж байхад нь Дашагийн өмнө уулцсан гэдэг байгаа тэр нөхрийг нь олох гээд бөө юм болцсон явж байва. Харин яг тэр үеэр нь Сенеч доор үйлчлэгчийн өрөөнд байж байтал Даша Никита хоёр орж ирээд барилдаан гиснэ яриад наачдаг ба. Сенеч тэрийг шууд сонсоод авалгүй яах вэ? Үүний дараа үзэг солигдоход Дашагийн эмээч одоо Юлия Даша хоёрын хөсөлдөг байранд ирээд охиноо хамаг мөнгөөр өвөрдөрсөн гэдгийг нь ер нь гадралцсан байж байтал Юлияч одоо Дашаг аврахын тулд энэ байрыг Даша худалдаад авсан юм а гэж хэлээд худлаа яриад байдаг шүү. Гэтэл нэг худалгүй Даша Юлия эмээ гурыг нь байж байтал Дашагийн байрны эзэн аваа ороод ирдэг ба. Ядаж байгаа Дашагийн эмээ нь байрны эзэнтэй баг муудалцсангаа алдаад бөө юм боллоо. Энэ орон Сенеч одоо Пашаг Дашатай уулздаг байсан хүнийг хайж байгаа талаар олж мэдэнгүүтээ Никита дээр очин сүрдүүлж байгаад мөнгө авах гэсэн ч фейлдэд оронд нь Никитагийн өмнөөс Дашатай барилдаан хийсэн бол ширгийг нь өөртөө үрхээр болж энэ нэрээ. Бүүдэхгүй нэрээ. За үүний дараагаар үзэгсэлтгүүд Дашаач эмээтэй баригдаж яг гэрлүүгээ буцах гэж байтал нь Юлияч Дашагийн эмээг Пашатай уулзаж охиныг нь баян хүнтэй үргэж байгаа гэдгийг нь харуулахар болов. Тэр зур Бори ягч өөртөө камер чивж микрофон энтертэй супер нүдний шил хийж аваад Миша ахаар Софиягийн шалгалтыг аргалуулах гэж байтал Миша ах тэр Эли ягч орж ирээд энэ хоёр барилдаан гээд наачлаа. Түүний дараа Бори ягч тус хөнгөө болоод аман шалгалтан дээр өөрийнхөө 2 3 мэддэг үгийг хэлж мэлээд яг баларх гэж байтал Бори ахын нуруундаа хийсэн байсан нөгөө сүрхийн нүдний шил дамжуулагч нь гинт шатаад илгийг нь авч байгаамаа. Яасан бүтлгүй босоод вэ? Ингээд ангийн төгсгөл болоход Даша Пашаг эмээтэйгээ танилцуулан Юлиятай дөрүүлээ оройн хоол идэд байж байтал Пашаач одоо Сеня Дашатай явуулдаг гэсэн мэдээг олж авлаа. Тэр үеэр нь София яг Бори ахыг халах гэж байтал нэгэн англиэр ярьдгөө Польш чинь гарч ирээд бөөн гомд мэдүүлэхэд Польшил мэддэг Бори ах ч учрыг нь олж ажиллагаа үлдвэ. Энэ хооронд Сенеч Даша Паша Юлия Дашагийн эмээ дөрөв дээр ирээд айгуулаг үзүүлбэр энэ төр үзүүлэх гэж байтал Пашагийн гинт харан хөдлөөд Сенийг барьж аваад нүдж өглөө. Түүний дараа Дашагийн эмээ Юлиягаас юу болсон талаар бүхнийг нь сонсож аваад охиноо энд үлтгийг нь зөвшөөрч энэ удаагийн ангимаа төгсөж байгаа юм. За ингээд үүний араас 9 дугаар ангиллэхэд Дашаач Светатай нэг лифтэнд суугаад явж байтал Светэ Дашад хэлж байгаа. Чи юу ч болоогүй юм шиг яваад байж болно гэж бодож байна уу гэд хэллээ. Тэгтэл яг үнэндээ Светэ чинь Дашатай биш чи хөвчээрээ дүүтэйгээ ярьж байсан юм байна шүү дээ. Энэ зур Миша ах ч өглөөс эртэл Элиягч Миша ахыг маань буудлын ерөнхий болох талаар Паша Никита хоёртой ярилцсан гэж тэгж байгааг олоо сонсч. Үүний дараа Миша ах ч босчоод лобби дээр очиод явж байтал София өчтөр шөнө Миша ахныг биеийн үнэлж хүүхнийг буудлаа авчирсан талаар олж мэдчихэд Миша ахыг маань зад загнаад бөө юм болов. Үүний дараагаар Дашаач Светэгийн хэлсэн зүйлийн талаар Никитад очиод хэлдэг ба араас нь Сенийг ам алдчихлаа гэд очиод устдал Сений маань хөрхийг гимгүй гэж таарав. Тэгсээр удалгүй ахин үзэгсэлэгдэхэд Никитагийн аавч манай буудал ирэн хонхоор болдог ба тэр үед нь Мишаахч өөрийгөө тушаал төвшүүлэхгүй гингүүтээ Никитагийн аавын өрөөрөө өнөө биеийн үнэлэгч оруулчвал яах вэ? Гол нь тэгж байжл өөр дээр нь гомдол ирээд тушаал төвших нь бодоо олно гэж бодсон юм байна л да. За тэгтэл нэг удаачгүй Мишаахыг Никитагийн аав нь өрөөндөө дуудахаар Мишаахч яг алууллаа даа гэж яваад очтол харин эсрэгээрээ Никитагийн аав Мишаахт маань баярлсан талархснаа илэрхийлж өнөө өрөө ч гэсэн ахаа тэгмэр угаагаа дуулгаж энтэр. Тэр оронд нь Никита Дааш хоёрч өөрсдөө
өөрсдийгөө баригдуулахгүй гэсэндээ Никита ч одоо Дашаг худлаагаасаа халахаар болж лоббид баахан хүний эдэн дээр загнаад явж идэл тэрүүгээр нь Мишах гинт орж ирээд Дашаг өмөрөд наачлаа. Уг нь дараа нь өөрийгөө загнуулна гэж бодсон юм байна л да чаваас. Тинхүү Дашагийн худлаагаасаа халагдах нь өнгөрөөд өвж идэл Светя ч одоо ер нь нэг л сэжиг авсан айтай Никита дээр орж ирээд чи Дашагаа байсан бол ингэхгүй үсттэй гэдэг наасан. Ямар ч хэцүү юм дээ. Ийхүү ангийн төгсгөл болоход Мишах ч нөгөө биеийн үлгч ахин дуудаад Никитагийн аавын өрөөрөө оруулах гэж байсан боловч София биеийн үлгчийг харангуйта хөөгд гаргаж ба. Тэгтэл Мишахын хүүхний оронд буудлын гимгүү үйлчлэгчэнд оронд нь яваад ортол Никитагийн аав нь уурлаад бараг зодох гэж байхад нь Эйбик гарч ирээд гимгүү үйлчлэгчийг аварлаа шүү. Учир нь Эйбик тэр үйлчлэгчийг хурган крашлдаг юм байна л да. Энэ оронд Дашаач ажилтны өрөөнд хувцас солих гэж үжитэл Света хэрүүлэх гээд ороод ирдэг ба. Тэгтэл энэ үед нь Дашаач Светаг олоод мэдчихэж бодонгуудаа өөрөө Никитатай барилцсан талаараа ам алдаад наачв. Бүүдхгүй нэрэ. За тэгж Светач хамаг юм мэдсэн дараагаар Дашааг зодоод авмаар байвч барахгүй болохоор шууд шүүгнээсээ тогон цохолдог буу гаргаж ирээд буудаад хаялаа та. Ямар амар хүүхэн бэ. Ийхүү зур Мишахыг тушаал дэвшүүлэх хурал болоход Пашаач өдөр Дашааг Мишах өмөрсөн болохоор шууд буудлын ерөнхий болох санал тавьж Мишах маш тушаал дэвшлээ. Гэтэл түүний дараа Никитагийн аав Мишах руу залгаад спикер дээр нахад Мишахыг биеийн үлгч дуудаж өгсөн талаар хэлцдэг бөгөөд үүнээс хойш Мишах ч ашгүй тушаал дэвшлгүй өнгөрч байгаа маа. Тийхүү Светач бүгдийг мэдсэн дараагаар зэвэн хүүхэн болохоор энэ талаар шууд Паша дээр очиод үннийг хэлээд хайждаг ба. Харин Никита нөгөө явдлын талаар аавтайгаа очиод дуустал Никитагийн аав ч хоёр чинь салаад жил болцсон байлаа хөөрхий. Зэнхүү 10 дугаар анги эхлэхэд Света Никита Даша хоёрын явдлыг олж мэдсэний дараагаар ажлаасаа гарахаар шийдсэн байдаг ба. Тэгэхдээ үхтээ үхэр бугаа тавина гэчээр хамаг дарга нар дээр очиод хэлмээр байгаа юмнуудыг нь хэлээд байв. Тэгсэр бодлого Светач Эли экстер очингуудаа Эленерова Андренова энийг хүн болгон мэддэг ч гэсэн хэлж чаддгүй юм. Михаил Чикович, София Янавна хоёр хайр сэтгэлэн холбоотой байсан гэд аваад хаяв. Тэгтэл тэрийг сонсон Эли агчч тийм ээ бид мэднэ хэмээн хариулдаг ба. Түүнд Светач гацаад үлдэж байгаа юм да. За тэр зур өөрсдийнх нь хэргийн мөрдөгчтэй учиртай болсон Юлия маань шөнө унтаж байтал мөрдөгч найз залуу нөгөө мөнгөтэй хэргийн зүүдэндээ яриад идэг ба Юлэш тэрийг Никитад сонсуулахаар залгаж энтер. Тэнгүү маргааш өглөө нь болоход Дашаач нэг өрөг цэвэрлэх гээд очтол өрөөнд дотор байсан эмэгтэй нөхрийнхээ араар явуулдаж байгааг нь олоод харчлаа шүү. За тэгж байх зуур Эли агч Мишатай баарн дээр сууж байтал Эли агчийн найз нөхрөд ирдэг ба тэгтэн Мишах чуг нь өөрийг нь танилцуулах байхтаа гэж бодтол тэгсэнгүй. Харин ч эсрэгээр Эли агч шууд найзыгаа харангуутаа Мишахыг танихгүй дөр үзүүлээд наачваа. Уг нь бөө юм бол салгаж авчиад арай л муухай зан гаргаад байгаа юм шүү дээ. Энэ зур Пашаач Никитаг Дашаатай барилан хийсэн гэдгийг нь мэдсэн цагаас хойш санаа бодлоо Никитаг харж мараад шаарч нь муухай хартаа дураагүй байна л да. Тэгснэ удалгүй Дашааг өрөөгөө цэвэрлж байхад нь явж орсноо дуртай дуучин энтрийг нь мэдж авдаг ба. Энэ завшааныг ашиглаад гэрэлсэн хоёр найзтайгаа хамт цуг хоол идэхэр өрөө дамжив. Үүний дараа үзэг солигдож Дашаач одоо гоё Даашин центр өмсөд Пашагийн гэрэлсэн хос найзууд дээр яваад очтол тэнд байсан эмэгтэй нь өглөө Дашагийн өрөө цэвэрлж байхад нь нөхрөө араар нь тавьж исэн эмэгтэй байл яах вэ? Хайрхам юм гэж. Тэгж Дашаач нөгөө хүүхнийг харчаад баг зэрэг бантаж араас нь Пашаач ч гэсэн араар тавьсан явдлыг нь хэлж хаянгуудаа энэ хоёртой хамт цуг хоол идэхгүйгээд яваад өгч. За энэ хүн маргааш өглөө нь олж Дашаач усанд орж байх хойгуур нь Пашагийн нөгөө араар нь тавиад байдаг эмэгтэй найз нь Даашаа 50,000 рубль өгөөд хэнд ч тэр талаар нь хэлэхгүй байхыг хүслээ. Гэсэн ч үүний дарааг үзэг солилцоход Даашаа өгсөн 50,000-ыг нь буцааж өгөхөр нөгөө эмэгтэйгийнхээ өрөөрөө яваад ортол дотор нь нөгөө араар нь тавиад байсан хүүхний нөхөр чинь бас өөр эмэгтэйтэй зүг заваараа твтэж байл яах вэ? Яасар цуусууд юм те. За ингэж Даашаач учир нь олдохгүй заваарсан юмтай худгалдчаад байж байтал Пашаач ирэнгүүтээ Даашагийн нөгөө дуртай хамтлагийн нөхдүүдийг таньдаг болохоор өнөө өрөө ресторан дээр тоглолт энтрийг нь хийлүүлэхээр болцсон талаараа хэллээ. Тэгж байтал Юлиаш дахиад 50,000 рубль барьсан орж ирэнгүүтээ өнөө араар тавьдаг нөхөр нь ч гэсэн Даашагийн амийг хамхиулахын тулд энэ мөнгийг өгсөн талаар хэлж байгаа юм. Тэнгүү ангийн төгсгөл болоход Даашаа маань нөгөө Пашагийн тоглолт эхлэхээс өмнө нөгөө араар тавилцдаг хос дээр хоёулаа цуг байхад нь очиод би энэ мөнгийг та хоёрын хинээс нь авч чадахгүй. Угаасаа би та хоёрын талаар хинт ч хэлэхгүй гэж хэлчихэд яваад өгөв. Ингээд Пашагийн тоглолт эхлээд байж их зур Миша ахыг Эли агчийн нөгөө найз нь ирээд орлоор унтахаар нь Эли агчиж Михаил Жикевич бол миний залуу гэж хэлснэ нөгөө найзгаа буудлаас хөөгөөд явуулж. Харин Паша болохоор тоглолтын дундуур Даашагийн дуртай хамтлагаар нь чи Никитатай машинд барилцсан тэргээд дуулаад бүр төмний шившиг болгодог ба. Даашаач хөөрхий нүд дүүрэн нулимстай 0-2 явж ороод шилийг нь уурандаа хаг зогож байгаа юм да. Энэ нөхөрч одоо яаж байгаа юм бол тоо. За энэ дүрээд өнөөдрийн бичлэг маань өндөрлөж байна. Хэрэг таад минь таалагдсан бол лайк болон subscribe дарахаа бүү мартаарай. Яагаад гэвэл дараагийн удаа илүү сонирхолтой гоё контент орно мөн энэ удаагийн дугаарын үргэлжлэл маань орно шүү дээ. Тэр өдөр хүртлээр та бүхэн хүлээгээд subscribe дараа сууж байгаарай.